За ороо мэндэ. За би хуульч Натрет читсэн дэвш гэж юм байна. За Батгүй өмгөөлөгчийн Натрет ба Грэслэл нэртэй бичлэгийг үзлээ. За тэгээд энэ бичлэгэн дээр яригдж байгаа зүйлүүд дээр тайлбар тодруулах хийж бас ард иргэдэд зөв зүйтэй ойлголт өгөх шаардлагатай юм байна гэж би өөртөө бодлоо. За тэгээд бичлэгийг эхлүүлцгээе. За орой мэндэ. Энэ Натротын тухай хууль улсын хурлаар орж байгаа юм байна. Тэгээд энэ дээр би нэг гэрээсэлтэй холбоотой хэд хэдэн санал хэлэх гэсэн юм аа. За юун түрүүн тийм ээ. Энэ удаагийн Натротын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цахим Натротын эргэцэн зохицуулалт орж ирж байгаа. За энэ хууль батлагдсанаар Натротын үйлчлэгийг зайнаас үзүүлэх боломж өрдөнэ. За ер нь манай Натротч нар маань цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд цахим шилжилтийг хамгийн үр өгөөжтэй хэрэгжүүлж байгаа. За тиймдээ ч энэ хуулийн өөрчлөлт маш чухал ач холбогдолтой. Харин энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээслийн асуудлыг огт хөндөөгүй байгаа. За ер нь гэрээсэлтэй холбоотой тулгамдсан асуудал бол манай улсад хамгийн чухал асуудал мөн үү гэвэл мөн. Үүнийг олон нийтийн анхааралд хандуулж өгч байгаатай нь бол баярлалаа гэж хэлээ. За бичлэгээ үргэлжлүүлье. энэ гэрээсэл үйлдэхэд 1% шинтгэл авдаг. Тэгэхээр энэ чинь аюул мөнгө болчих жоох байхгүй юу? Одоо ч монголчууд ч бас нэг үе бол хөрөнгө мөнгөтэй болсон байна. Тийм ээ. Тэгэхээр нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн гэрээсэл үйлдэхэд дотроо 10 сая төгрөг авчиж байгаа. Энэ чинь баг 3,000 доллар байхгүй юу? За тийм ээ. Гэрээсэл гэрчлэх үйлчлэгийн хураамж 1% байгаа. За нэгдүгээр хүн болгоноос 5-10 сая төгрөгөөр наваад байгаа зүйл байхгүй. За Монгол улсад тэр хүн төгрөгийн хөрөнгөтэй хүн бол маш ховорхон. За манай эгэл жирийн иргэд, малчид, тариаланчид, ахмад наснууд, за дундаж амьдралтай гэр бүл за ихэвчлэн л нэг 100-аас 300 сая төгрөгийн л гэр бүлийн хөрөнгөтэй байдаг шүү дээ. За тэгээ гэр бүлийн 3 гишүүн байлаа гэж тооцоход тухайн далигаас нас орсон хүний хувь хөрөнгө бол 50-100 сая төгрөгийн хөрөнгө байдаг. Ер нь дунджаар амьдрал дээр. За бид зөвхөн хуваарь хөрөнгийг гэрээсэлгээ гэдгийг энэ дээр маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгэхээр тэр бомтнуудын амьдралаар биш, эгэл жирийн амьдралаар энэ хуулийг харцгаах ёстой бид нар. За бичлэгээ үргэлжлүүлье. Гэтэл одоо Европын бусад оронд нэг 200-аас 500 еврогийн одоо Натротын үйлчлэгээний зардал авдаг. Тэнд юу гэж үздэг гэхээр энэ гэрээслэл гэдэг бичиг баримтыг нотолж байгаа учраас үйлчлэгээний хураамж авдаг. Тэрнээс манайх шиг хэдэн төгрөгийн буюу ямар үнэлгээтэй хөрөнгө гэрээсэлж байгаагаас нь хамаарч үн дээш доошоо болдгүй. За үгүй. Англи саксоны тогтолцоотой эргэцэн өндөр хөгжсөн орнуудад, Европын орнуудад гэрээслэлийг заавал Натротч гэрчлэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн гэрээслэл бичиж байгаа хүн гэрээслэлээ өөрөө бичээд гар үсгээ зураад тогтмол хийгээд өөрийнхөө хуульч руу илгээдгээ шуудан гар. За хуульч нөөнийг хүлээж аваад нас орсныхан дараа нотлох ажиллагаа явуулдаг юм аа. За энэ ажил нь гэрээсэл биелүүлэгч болон гэрээсэл хүлээн авагчийн тохиролцоонд үндэслэдэг. За хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа шиг байдаг шүү. За яг тогтолцооны ялгаатай зүйлүүдийг бас гуйлж тайлбарж болохгүй. За хөрсөн дээрээ бууцгаая. Уг асуудлыг бол Ром Германы эрх зүйн бүлийн орнуудтай харьцуулж үзэх ёстой. За тэгэхээр энэ гэрээсэл үйлдэхэд авдаг 1% шинтгэлийг болох хэрэгтэй. За хоёрдугаарт нь гэхээр за тухайн хүн нас бараад одоо үйл хэрхэн гэрчлэгээ бичиж өгнө. Хуулиараа. Тэгэхээр дахиад 1% авах. Нөгөө тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн чинь дахиад 10 сая төгрөг төлнө гэсэн үг. Тэгэхээр гэрээсэл үйлдэхэд 1%, үйл хэрхийн гэрчлэгээ авахд 1% буюу нийлбэр дүнгээрээ 2% шинтгэлийг Натрот авч байна. Тэгээд энэ юм өндөр одоо зардалтай шинтгэл нь өндөр болохоор манайхан ч гэрээсэл үйлддэг юм байна л да. За тийм ээ. Үйл хэрхэн гэрчлэгээний шинтгэл 1% байдаг юм аа. За жишээгээ солиё хаа. За 1 сая төгрөгийн дасан дах мөнгө өвлүүлэхэд 100 мянган төгрөгийн Натротын үйлчлэгээний шинтгэл авдаг юм аа. За энэ үйлчлэгийг үзүүлсэний төлөө ямар зардал гардаг вэ гэхээр татвар, гишүүний зардал, хуульчийн татвар, за гэрдийн сургалтын төлбөр, цалин, түрээс бичиг хэргийн зардал,
За тэгээ нөгөө өвлөх эрхийн гэрчлэгээтэй холбоотой маргаан үзлээ. Цагдаа шүүхийн байгууллага руу 10-аас 20 удаа явдаг юм аа. За тэгэхээр энэ ажлыг үнгүүдүүлчихээр тэр их явдал чирэгдлээс болоод өвлөх эрхийн гэрчлэгийг бичиж өгөх хөнгөө болчихдаг юм аа. Тэгэхээр энэ ажлыг үнгүүдүүлж болохгүй гэдэг нэг ойлголт. За нөгөө талаас гэрээсэл бичигдлээ 2026 онд бичигдлээ. За 1% шимтгэлд үлдэх юм байж. Тэгтэл энэ хүн чинь 30-40 жил амьдрнаа дахиад. Тэгтэл тэр үед нөгөө гэрээсэл бичсэн нотрот байхгүй. Өөр нотрот чинь гэрээслийг задлах болно. Тэгэхээр мөн үйлчлэгээний зардал гэж гардаг юм шүү. Тэгэхээр энийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. За ер нь бол өв залгамжлагын хэрэг дээр өмгөөлөгч нар 10-аас 20% одоо хөлс авдаг гэсэн юм одоо яриа байдаг. За гэтэл бол одоо энэ нотротын үйлчлэгээний төлбөр нь үйлчлэгээний хөлс нь бол одоо 1% байгаа дээр бол одоо бас асуудал ярьж байна. За энийг бас бүгдээрээ хэлцэх хэрэгтэй сэдв мөн үү гэвэл мөө. За үргэлжлүүлээ. Энэс ч болоод одоо бөөн одоо эрүүл маргаан үүснэ, шүүх цагдаагаараа явна, ах トゥ унаар хэрэлдэн, хамаатан саднууд муудалцсан гэх тээ. Тэгэхээр ерөөсөө энэ шимтгэлийг бууруулмаар байна. За тийм ээ, гэрээсэл бичүүлдээгүйг хөрөнгөн дээр өвлөгч нар маргалддаг. За ер нь гэрээсэл бичсэн тохиолдолд ч маргалддаг. Гэрээслийг хүчингү тооцоолох тухай маргаа үүсдэг. За тэгэхээр энэ дээр давхар манай өмгөөлөгч нар бас өмгөөлөд авдаг. Ингээд 10-аас 5-10% үйлчлэгээний хөлс авдаг шүү. Энийгээ бас ядаж 2-3% болгож болно шүү дээ гэж бас хэлмээр байна. За бас нэг хүндрэлтэй юм юу вэ гэхээр гэрээсэл үлдэх гээд моторотой яваад очихоор мэдрэлийн юм чинь бичиг нэлнэ. Таны одоо мэдрэл чинь зүгээр үү гэдэг те. Тэгээ нөгөө юм зурлаа яваад гэж би чамаа харахад мэдрэл муутай юм шиг байна үгүй. Тийм тохиолдол бол гардаг. Юу сонирн байна гэхээр тэр хүн гэрээсэл үлдэхээс бусдаар тийм үү тухайн одоо хөрөнгөө биелэглэх, худалдах, барьцаалах ийм үйлдэл хийхэд мэдрэлийн юм чинь бичиг шаарддаг. Ялгаа байхгүй зү. Тэгээ хүнд бүх хөрөнгө одоо бэлгэлээ гэж байгаа хүн зарж байгаа хүн мэдрэлийн юм чинь бичих шаардахгүй байж ээж гэрээсэл үлдэх шаарддаг. Энийг одоо болоо. За дараа. За тийм ээ. За эрх зүйн чадамжийн тухай асуудал ярьж байна тийм ээ. За санал нэг байна миний хувьд. За гэтэл энэ юунаас эхлэлтэй вэ гэхээр манай шүүхийн президент юм уу, хууль хэрэглээ гэх үү гэрээслэгчийн үйлдэгчийн эрх зүйн чадамжийг бүрэн шалгаагүй. Оюун ухаан эрүүл байсан эсхийг бүрэн тогтоогоогүй гэдэг үндслээр хэд хэдэн удаа гэрээслэх хүчингү болгосон юм шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр энэ утгагүй зүйл чинь бол шүүхээс эхлэлтэй явсаар нотротын тухай хуульд орсон өөрчлөлт шүү. Тэгэхээр энэ алдааг дээд шүүхээс залруулах ёстой. Үүнийг бас шүүхтэй сайн ярих ёстой гэж бодож байна. За үргэлжлүүлээ. Дараагийн нэг асуудал юу вэ гэхээр одоогийн хуулиар зөвхөн өөрт байгаа хөрөнгөл гэрээсэлж болдог. Одоо ингээл 2 байр, ийм машин, тэдэн төгрөгийн хадгаламж гэдэг. Гэтэл тэр хүний хөрөнгө чинь дандаа нэг бол өсөж идэг, нэг бол боорч идэг. Одоо жилийн дараа одоо тэр хөрөнгө нь 2 дахин өсөж болно ш. Угнууд ингээ миний нэр дээр байж байгаа бүх хөрөнгийг гээд гэрээсэлтэй бичиж болно доо. Бусад тэгж болдог байхгүй юу? Манад үгүй ээ. Яг л тэр бүх юмудаа бич. Одоо хадгаламжнууд нэг 20 сая төгрөг өгөх бол 20 гэж бич. Гэтэл чи 2 жилийн дараа хүүтэйг нэмээд 22 болж болно ш. Тэгэхээр ингээд тодорхой ингээд тоочж болно те. Эсвэл зүгээр яг нас барах өдрийн байдлаар нэр дээр нь байж байгаа эд хөрөнгөө гэдэг байдлаар гэрээсэл үлдэхийн боломжийг хуулинд тосгомоор. За үгүй бороо ярьж байна. За гэрээсэл бичгтээ тухайн эд хөрөнгийг үр шим, алдагдал тэр бүхэл бусдад хүлээсэн үүргийг нь давхар өглүүлдэг юм шүү. Тэгэхээр манай иргэний хуульд энэ талаар нарийн зохицуулт байгаа. Харин гэрээслэл үлдээгүйг хөрөнгө байвал тэр нь хууль ёсны өвлөгчд шилждэг. Тэгэхээр иргэний хууль дээр энэ байгаа заалтын талаар ярьж шүү та. Харин хэрэгжилтийн хувьд гэрээслэл бичсэн хөрөнгөн дээр барилт хийх гэдэг ч юм уу утгагүй ганц нэг зүйлүүд бий.
За тэдгэрийг бол өөрчлөх ёстой. За үргэлжлүүл. За эцэст нь одоо энэ ам булгууруулаа тий ээж юм аав юм айлын нас барахад тухайн одоо нас барсан хүнийхээ нэрийг асуулахад 1% шимтгэлт төлдөг. Нөө тэ өвлөх хэргийн гişлэг. Энэ бол яригдад бол маш хүн тусч. Энийг бас одоо хуулийн дээр өөрчлөмөр байна. За үгүй ээ. Дахиад л үгүй. Гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлох нь натриотчийн чиглэл бишээ. Энийг шүүх шийддэг. Хэрвээ өвлөгч гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ тодорхойлуулаад ирэх юм бол талигаач ногдох хэсгийг тусад нь ялгаад түүн дээр нь өвлөх хэргийн гэрчлэгээ олгоод явдаг. За энэ бол хуулийн энгийн ойлголт шүү. За мөн талигаач ногдох хэсгийг өвлөж авдгаа гэдгийг бол манай иргэд маш сайн ойлгодог. За энэ дээр бол одоо яста буруу ярьчлаа. За үргэлжлүүлье. За тэгээд одоо монголчууд ч бас нэг амны билгээс астын билэг гээд энэ гэрээсэл үлдэхээс татгалздаг, цээрэлдэг энийг ерөөсөй болох хэрэгтэй. Тэгээд за тийм ээ, ер нь бол гэрээсэл бичээд та маргааш нас орно гэсэн үг бишээ. Одоо тэр мохор сүсгэлээс бид нар ангижрах цаг нь орсээ. Тэглээгээд таны гэрээслийг 60 жил хадгална. Хэрвээ 50 настай та хүн гэрээсэл бичлээ гэж бодоход тэр гэрээслийг нь 110 нас хүртэл бид найдвартай хадгалж байгаа. Гэтэл энэ хугацаанд тухайн гэрээсэл өгсөн хүн маань гэрээслээ өөрчлөх, хүчингү болох юм бүрэн боломжтой байдаг юм шүү. Тэгэл төрсөн бол бүхэн хороогийн жам шүү дээ. Тэгээ өөрийнхөө одоо хураач хөндлөөс нэрдээ байгаа хөрөнгөө амьд ахуйда ухаан санаа эрүүл байхдаа гэрээ. За энд ухаан санаа эрүүл байхдаа гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр энийг дахиад жоохон гүйлгээд үзье. Гоо амьд ахуйда ухаан санаа эрүүл байхдаа гэрээслэл үйлдэж хэвшээ. За ухаан санаа эрүүл байхдаа гэдэг энэ үгийн ач холбогдлыг бас та өөрөө хэллээ шүү. Тэгэхээр ухаан санаа эрүүл байсан уу үгүй юу гэдгийг тодорхойлох асуудлыг бас мэргэжлийн төвшөнд бид сайн ярилцах ёстой. Дээрээс нь хууль болон онлын төвшөнд, хууль хэрэглээ болон онлын төвшөнд бас ялгаж салах ёстой гэдгийг бас та өөрөө хэллээ. Тэгэхгүй бол энэ дээр ч өстө боо хэрүүл цодон шүүх цагдаа болдог. Тэр шүүхийн ачааллыг ч гэсэн нэмж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо гэрээслэл үйлдэж хэвшмээр байна. Энэ нотротын байгууллага буюу энэ хуулийн дээрээсээ энэ өндөр дэлхийд байхгүй өндөр шимтгэлээ бууруулмаар байна. За 200-аас сая төгрөгийн хооронд гэрээслийн одоо хийхэд авч болно шүү дээ. Тэгэхгүй ингээд 10 сая төгрөг, 20 сая төгрөг тий гэрээсэл үйлдэхэд нэг авдаг. Үүлэх хэргийн гişлэгээ авдаг дахиад нэг өгдөг бол маш өндөр байна. Тэгэхээр та бүхэн бас энэ нэгэнт одоо хууль өргөн барьж байгаа юм чинь нэгэнт одоо хууль өргөн барьж. За тийм ээ, энэ санал шүүмжлэлийг хүлээж авнаа. Манай натриач нар гэрээслэл болон өвлөх хэргийн гэрчлэгэн дээр хүний хөрөнгийг шууд үнэлээд үн тогтоогоо 10-20 сая төгрөгийн хураамж аваад байгаа зүйл ховорхон шүү. Тэр тусмаа манай орон нутагт аслагдсан сум дүүрэгт натриатын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст бол тиймд бол огт байхгүй. Энэ бол гүтгэлэг. Ирж байгаа юм чинь энэ заалтыг бас амьдралд нийцүүлж өгөхийг хүсье. Баярлалаа. Зарим амьдралд нийс барьж байгаа юм чинь өндөр байна. Тэгэхээр та бүхэн бас энэ нэгэнт одоо хууль өргөн барьж байгаа юм чинь энэ заалтыг бас амьдралд нийцүүлж өгөхийг хүсье. Баярлалаа. За дахиад хэлье. Ер нь натриотын тухай хуулинд хөлс зардлын жишгийг шууд заасан заалт байхгүй. Натриотын хөлс зардлыг хууль зүйн сайдын тушаалаар баталсан юм журмаар мөрддгөө. Тэгэхээр та өөрөө натриотын тухай хуулийг нэг сайн уншичаад дараа нь саналаа илүүлэх зүгээр шүү. Ер нь натриотын хөлс зардлын жишгтэй холбоотой маш олон судалгааны ажлууд байгаа. Манай натриотын байгууллагын манай натриочид нарын
100 жилийн дуршлага байна. Олон улсын хамтын ажиллагаа байна. За үүн дээр нь ер нь олон нийтийн итгэлийг яаж хангах вэ? Болсон хүчний нөөцийг яаж бүрдүүлж, хадгалж, хамгаалах вэ? За цаашлаад иргэний хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд яаж туслах вэ? Иргэдийн эрх зүйн ухамсарыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлгээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг маш олон асуудлууд байдаг шүү. За тэгэхээр энэ бүгдийг бас бодож, судлаж ярих нь зөв юм аа гэж танд хэлмээр байна. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.